Устгана. Ядрага. Заалтчаа гэсэн. Ой, ёо. Хоттой маяг гэдэг. Вэл мэл займлаг алтлаг оосдаг. Өнөөдөр зориулж өмссөн. Гой кинод гээд. Тэгээд 4 цагийн кино юм байна. Хэдүүлээ 2 хуваагаад үзчихье. Тэ? 4 хуваагаа. За ямар ч 4 чууж магадгүй 2 чууж магадгүй тэрийг бичиж чаа. Тэ? За мантухай сэцэн хатан. Шүтэнди өчнгөр төлөөр хөхөтарыгас энжэм махатгүй эргэжсэн аюулгүй эргэж Зэрлэг юм бэ те? Бичгаа зарна. Би нэрийг мэдэхгүй л юм. Тийм сайн төвшмөлнэ те. Үгүй наадлах ямар өвөтэй аан шиг зэрэгтэй юм бэ? Хөх тэнгэр минь намайг ивэж хаан ширээ залгамжлах нугуур заяагаач. Бас хөөхтөө. Юмга хатан ч одоо энэ хааны хатан мэдтэй те. Монгол хааны. Яах гэдэг вэ? Хоол идэх гэдэг юм шиг нэж. Ууланд амьдардаг хүн. хааны ямган гэсэн монохог хасчин ал Ямар зэрлэг. Шинбэ угатас хаан гэсэн таны хаанхыг хэнгэрчвч. Та нар намайг танихгүй байна уу? Би юм шавуугийн хөхтэй мэргэн байна. Наад болооноч навэдэр. Манай мандуул хаан маань жоохон бичлэг хувц өмссөн байна. Миний зэ саран гоомжийг сүйд болж байж авчаад адаг сүлд нь алимуугийн үзэж уцааснаа мартлаа гэж юу? Яа гэж юу? Чи удамт барьжигны үндсийг таслаж улс Монголын төрийн алтан жолоог Исмаил тайшигэнд өгөх гэж байгаа гэдэг чинь үнэн байж. Исмаил гэдэг чинь монгол нэр биш те гэхдээ ер нь. Мэдгүй тийм хөө. Энэ угаасаа Исмаил харваад алчлаа зөө. Тэгжэл таарна тэр угаасаа. I did nothing wrong гэсэн тэр байдгүй. Тийм. Үчлээ. Юнга хатан чи Исмэлийн дүүштэй. Оо, тийм штэ данж тийм ахаа нэрээ тийм шүү. Хэрвээ хааны ингээд 4 удам тасарчвал яах юм дараагийн элдэнийх юм. Өөр хүнийг л хаанаар тавина гэсэн үгтэй. Тэнгүүч шууд смэлийг тавих юм шүү те. Бараг штэ. Тийм ёсон байхгүй. Борцгон удмын олон штэ. Урдуургийн хүнийг олох штэ. Яахан дотор их чинэнч хаан ээлжлэн төр баримта. Тэдний олонх нь өөрийнхөө хүлээр насан өд болсонгүй. Тэр зоонтог ямар хөөрх юм бэ те. Гаслан хүртэл. Манайхан тэр зоонтог үстэй ер нь бол ашиг нь хааны сүтрүү ч юм штэ. Моо. Тэгээ юм штэ. Гаслан илрүүлэн дарахад хүчин зүтгэсэн энэ Исмаилийг тэргүүн сайд болгосон маань тун сайн хэрэг боллоо. Том бороо юм болсон бахаа да. Төрийн жолоог батгахад найдвартай тулгуур бол. Яаж ч бодсон Исмаил гэдэг нэртэй би бол итгэхгүйсэн. Хаан нэгэн дүр төрүүлэхгүй болохоор би залуу хатан авсан ч болгосон. Сарс банд нэг айтай охин байсан. Нэр нь хинсэн билээ дээ байж. Мантухай. Дандаа мантухай хаар дайрч гинүү. Ой. Өглөө өвөшиг олцоод энэ надаас залуухан хатаа нэ. Миний охин Бэ. дөмөрөг. Жахан юм. Бэ. Манаас хууд ихч. Үз хэдэн дахны нэр хэм билээ? Мандухай. Нэг л биштэй явчлаа шүү. Харин тийм үзэсгэлэн центр гээд жоохон цол өгөөд байна уу юу? Гараа өгсөн үү? Үгүй ээ. Аа. Юм гоёлол өгч. Ямар царайлаг хөөхөн бэ? Манайхаа авраг гэдэг чинь уг нь авраг гэсэн үг гэсэн шүү дээ.
Тийм үү? Аврах тусан гээд нөгөө нуурдаг. Тэр чинь нөгөө нэг том нуур гэж нэрлэж юм байна. Авраг гэдэг нь ордон биш ээ. Энэ нөгөө тахилын том шүтэн байна. Чингисийн нөгөө нэг шүтэн байж тээ. Үүшээ ноорхоо цорхоо олцсон хаантаа юу болоод байна. Хааныгаа яаж ийна? Манай их хааны яаж ийна те? Жохон Ингэхэр чи яаж нугуу өрдөрөх. тий. Жоо өөдөн татаа тоос моосыг арчсан болоос нугуу өөр те. Явуулчих юм бэлөө. Чи тоосыг арчихгүй ч мөргөөд явах үү? Гэж таг. Уурлаанаас те. Ай. Бол тоос арчихгүй. Гошоо. Тэ Шоо цуглуулаад. Таны удам өгсөн. Надад ингэж өгсөг гэж юу? тэр хаалганы хөшиг солиоч чи. Энэ үеийн гэхдээ малгай надад үнээр таалагдж байна. Бараг Монгол гэр тавьсан юм шүү дээрээ. Манин ёо жинчтэй хараалсан зүйл тэр нүмер. Аривын шүтэний сүмийг арж ирэхин оронд Азийн шүлсэн торлуулж хөсрөө өссөн даруулсны чи шанд хар толгой гэж навч нохой тайж өгнө. Зөв. Шаарчлахгүй. Энэ үнийг нэвшилтэл торлогдож өнөө маргаашийн дотор шүтэний сүмийг цэвэрлүүлж хашаа хороог нь засуул. Тэ одоо ингээл хөөдөө штэ. Ингээд цэвэрлүүлчихэж байгаа юм чи хүү бол бат штэ. Энэ одоо ганцхан л ажилтай ээж юу? Ганцхан ажиллал хийж гівтгүү. Тэгээ бүр үнэхээр амар тухал ажил тий. Чөлөө байсан төдий ихнөө. Ямар амар гангийн би тийм ээ. Нам болсон уу? Бэг арслан юм ярих юу байх вэ? Юнга хатнаас хүү төрөөг үнэтэй аз гинэ. Бас үнэн л дээ. Хааны зарилгаар тухайлан ирлээ л дээ. Та баларсан. Хаан таны охиныг хатан өргөмжлөх хүсэлтэйг ордны зурх хайчнараа өдөр судрыг бодож Аав бодож байхад хаан эрэм хэлдэг болох юу? өрөөлтэй Манай охин он жил хаантай ивэлгэж айлтгсан баг. Миний охин хаанаас олон дөх. Тэгэхээр одоо яадаг хэрэг вэ? харин тий. Таныг харгалсан тэтгэхийг л гуй. Хаан мандахыг хүсэмжлэх сэтгэл асар их болохоор тэрнийг ямар ч аргаар номхруулж болохгүй баха. Тэгээд чи мандахай хааны хатан болчихвол манай төрдих тустай Монгол олонд ачтай хэрэг болно гэж би дотроо олж сурах байгаа юм. Миний охин төрд тустай ямар үйл хэрэг бүтээж чадах вүлээд. Дэмий сэтгэлийн зовлон дуунаж мандахайг над нэг үзүүлэхгүй юу? Хөрхийн аав нь хамгаалаа л энэ өг нь охиноо. Энэ насны айгуу Нөгөө хин ам биш үү? харсан. Химлээ. Яга чамд Тэрхэн зориулж махтаа авсан тэр төрийн тэргүүн сайд болон явж олон жил хамтаалах. Тийм байж тээ. Манай нөгөө нэг тань руу нүүж явны охин биш. Өөрийн охиныг хэд бодож төрийн хэргийг хөнгөмжж болохгүй. Хэрэг мандахайгаас нуган өр төрвөл Монгол улсын хааны ширээ залхамжлалтай толорч. Энэ олон толгойгоо мэдсэн. Ээжийн сэтгэл бол үнэхээр шимширж байгаа хаа. Түших дулах. Дараа хичнээн хайрлаж өсөглөө тий. Бүр юм нялхаасан тэгсэн чинь нэг за хааны нэс дооцвол нэг юм хөгшин хаар юмд авчиж өгөх гэж штэ. Тэгээд тэр чинь юм хааны өндөр алга. Яа бүр түмэн зовлон төхөө. Хин хажуунаас нэрээ хор өгчих бол гэж бодгоо. Тийм дээ ер нь хааны ялангуяа баг хатан болно гэхээр илүү л хорлогдох магадaltaй. Тэгээд бөөн хил амбуун зовлон. Тэгээ хүүхэд гарахгүй бол бүр ёо заа. Дуус. Би нээжийг үнэхээр ойлгож байна. Уйлцгаая. Ээж халаа угаасаа үнэхээр юм хичээ харагч. Ихэвч болохгүй. Зүгээр гэтэл хайртай хүнд нүгч ойлгох гэсэн хэцүүдэд хэцүү шүү дээ. Тий. Тэгэхэд ч нэг хачин хөгшин. Манай мантхагачтай бүр цэл залуугаараа. Яа шавдгаас тахгүй юу. Нүтийн хараа юм. Тэгэхээр охин минь Ингээд Юу хүлээж байгааг мэдгүй нээж байгааг нь хараад ээжийн ардаас
Хааны зарилгыг уламжлахаар морлон ирч. Хаан чамайг хатан 4 жилийнхаар зарилэг болгосон байна. Намаагүй. Яана. Эчи. Оо. Би гэрээсээ явахгүй. Хайшаад явахгүй. Эчи. Баларсан. Хааны зарлиг болохоор яаж ч чадахгүй юм да тийм ээ. Цаанаасаа хатан болохгүй төрцөн хүн байна манайхаа. Бүр шууд зохиод байна. Үгүй хартаа бүр ямар амар сүрлэг юм бэ тий. Малгай. Цаанаасаа бүр юм. Тэр ууч өмсчмээс тий. Ордны хараач тий. Амар дискастад байгаа хаа тий. Царайг нь хараад ингээл ядгаад uuсан юу вэ? Нөгөө нэг ширэг тэр гарсан. Яг тэрний ус тий. Мандал хааны ус. Яа, нааш гэжтэй. Яагаад гэхдээ мандула маань юу энэ үеийн хаадууд яагаад ийм өснөөс сэлтэйсэн болоо? Энэ дөр киноны илүү баха тэрнээс хаадууд юу н урт тустай л байсан мэт юм. Сүлжчихдэг. Уг нь бол тийм л гэж уншиж ирсэн да. Энд тэмцгүй тэр талаар гэсэн мэдгүй. Ой. Ордны бүжигчд Үнэхээр мөнгө зарж хийсэн кино гэдэг нь харагдаж байна те. Кино үлдэр бол хувцсан ялангуяа тий. тийм ордны нисгий, дэвсгэр, мэвсгэр ийм ширмэл ширдэгтэй болох юмсан. Үнэ. Энэ борцгийг бол үнэхээр бас идмээр харагдаж байна. Үлцээд байгаа байж. Зүйтэй тань борц гүшглөөд идэхээсэн гэж. Яа, нэх гой хаалгам зүгтэй. Энэ эмгтэй амьдралаас үн залгаж байна. Нэг сайхан борг маг гүшглөөд хайраг хоогаад сууж ихс. Тэгэл гэрүүлээ. Тэгээ энэ хараач та одоо эмгтээчүүд бүжиглээл эмгтээчүүд бол мах гүшглөө сууж байгаа гэдэг үгээс. Бүр өшөглөөд биш гүшглөөд шүү. Малгай толгойг нь хараач юм. Дээр үед хөөрхөн төрхээр хэрэггүй ээжээ тийм ээ. Одоо бас ямар хэрэг байгаа. Ер нь хэрэг байгаа шүү дээ. Хөөрхөн хүмүүсийн амьдрал 50%-аар илүү 30%-аар илүү хялбар байдаг. Одоо л хэлбэр ах. Энэ үед бол ийм л байсан. Хэцүү үстэй. Тэ. Уйлаа манай энэ маань. Гэтэ энэ хараа нүүр нь бүр яг тэг шимтэй байгаа. Тийм ээ. 150 см. Энэ маань тухайгийн Мөн бол доо. хайрт. Залуу. Одоо хоёулаа яах вэ? Баруун гарт суудаж очих уу? 4 орд дааж орох уу? Иш. Тавд хоёр хожимдсон. Хаашаа ч яваад нэмэргүй. Одоо энэ хоолойн өнгөийг сонсоод Хааны урган орт хувь нь ууж. Хааны ордонд очлооч. Хайр сэтгэл минь тань шүү. Хөөрхөдөө. Хатантал энэ шагаануудыг барьж явах юм. Тийм ээ. Чи санахгүй. Чи би данг танилцаж шагаад оглож байгаа 4 мөр мөхөд миний булааж Энэ авсан. бол таа тэгээд эртгэн шиг аваа суучихгүй. Тэгээд би хадгалж явах. Тэнгүү хүлээж агаад алдчихж байгаа юм баггүй юу? энэ бол юу юм булаагалаа шүү дээ. Хааны үг. Хасрын үр. Хөөе Монгол ясанд бол нөхрөөс нь булаад суудаг юм бол байхгүй. Үгэлцэн дээ. Ягаад ч үгүй. Өнөө алт тэгтээ жоохон богино ухаантай л да. Одоо ингээд яг энэ үед ингээд хатны дуу хоолой нь ингээд ийм жоохон охиных шиг тийггүй юм зэлхэн. Тэгэл хатан болол ирэхээр ингээд жоохон
Тийм дээ. Тэгээ өөрчлөлтөө жоохон зангахтай болж маллаа. Бүдүүрхэн цааш нь илүү. Тод болсон байх тийм. Өлгөө. Үүшээ юу олоод байна? Хаан завилт суудаг гэсэн юм бах та? Сайн тавьсан байсан уу? Яна онцлогоор өргөө явж байгаа юм уу? Хүүрээ. Унтлагын өргөөр үгээ. Өргөө шүү манайхаа. Яанам бэ? Дөрөвхөн л зодон болоод байсан болсоо. Барби хөвтүүлж байгаа шүү дээ ямар Шоконд орсон байна. яа амар хүүш ах байгаад таа. Миний толгой өвдөд шүү. Ямар аимшигтай юм бэ ёо. Чадахгүй нэ. Гээ минь гэж. Хаанта жоохон аяар гэж. Гитэн арах. Хонтон. Танамаг шүү. Чамайг надад дургу байгааг би мэдэж байна. Юм дөрүүл гэсэн бол над баг хатан авахын хэрэг алга. Гэхдээ чи настай. Исгэлэн халуун бит. Танамаг шүү. Дөрүүлж өгөө. Хэрвээ чи ханширээ залгамжлах. Танамаг шүү. Сайхан дөрүүлж өгвөл хөөсөн би. Хаан гэтээ яг зорилго нь бол хүүл ах үстэй тийм ээ. Ачи чи матахгүй. Хаан байгаад ч барахгүй тэгш. Танамаг шүү. Танамаг. Яаж чадахгүй шүү дээ. Чи бит хоёр төрийн ёсоор холбогдсон эрэ матал яаж байгаа ч нэ. Загнаа. Харин Харуул. жоох юм чинь юугаа мэдгүй дээ. Хороод Хараг их хоригдсон. энэ хитмэн ямар гоё юм бэ те. Жоох эдэн шунтай юм аа. Та бас энд хэд хоног дэний суучглаа. Тэртээ тэргүй өгөх болсон хүнд ёс төр ямар хэрэг байгаа. Үхээс хойш үсээр яатах юм гэдэг шиг л шүү. Хаан төр зур хилэгнэж таныг хаашраах гэж хорсон хэрэг. Та чинь эзэн төрдөө эцэг ихтэй хэрэгтэй хүн. Эцэг ихтэй хэрэгтэй байлгүй. Хаанд бол хүүхэд төрүүлэхэд хэрэгтэй биз? Үнэ. Хааны угсаа тасарна уу яа надад ямар хамаа байсан. Та тэгж ухуур бодож болохгүй. Жохон охины бодол байна. Хаан таны сэтгэлийг бодож Ондогой нэ тэд настай байсан юм бол. Намлаг чинь авчруулсан байна. Боргоч. Та юу Тийм дээ. нэр боргочин авчирлаа гэж юу? Бэстийн нэртэй. Бэти. Хөөрхөн гэдэг нь. Өөр юм боргоч нь. Танд ч ултгой танил дөр үзээд сэтгэл нь амарч байгаа хта. Мо юнга хатны тагнуул туршил. Мантха. Өвөө минь Өөр Чи сайн явчихсан. хүний хүн болоод гэрээг санаж байгаа хта. Цүмсэ. би ойлгоно. Хааны хатан болоод жаргалын далаад өмбөж байгаа үстэй. Би Хөөрхөн Ухсан. би яхав дээ гинэ. таны би чинь зүгээр үстэй. Царай чи яасан их цонх гэх юм. Би юу? Ячаад ордон гэдэг чинь гэрээс хоолж штэ тий. Алхаад очиж болохгүй. Юу алхах. Хооч юм сайхан байдагсан. Та нар минь юу хийж ин тэгээд яриач тээ.
Намар Ятгаад аюу аав дээр эрхэлж өссөн дээ. та нар тоглосон уу? Тоглосон. Өнөө болдгон ирээд таныг дуусчих 30 царайтай явсан. Өнөө болдоо. Аа, X-ийн талаар мэдээлэл өгч тээ. X чинь сэтгэлийн харгамжаан тэнд байгаа шүү дээ. Үнэ. Салгаж чадаагүй байгаа тий. Нөөхөө өгөө явуулсан ба шүү дээ. Яа. Бидний багтаа тоглож байсан шагаа байна. Өнөө болт ч гэсэн ер нь мань тухайд их сэтгэлтэй тий. Мандгагийн энэ олон жилийн дараа ерөөсөө өнөө болт хүнтэй суугаагүй байдаг үсттэй. Яа, тэрэн тухайд нарийн гардаггүй шүү. Өнөө болт юу бодож Гардыг мэлий. Нэг суух гээд нэг хүүхэнтэй очсон. За тэрийн дараа нэрийг ш. Мандухад миний мэдээ дуулав. Амар томчууд асуулыг мэдэхгүй. Эхлээд Жордны дараа нь Майкл ээжтэй. Эхлээ мандухайтай. Таны үгийг тоосон хэлгүй байна л. Яа, Энэ түрүүний үг маа. Чи хэрэглүүлэх юм. энэ ер нь муу ярийн хүмүүс дандаа нэг юм алтан юм хүмүүст явж явах юм тий. Миний шаргал аваад тээ. Моо яри. Яг зэлдэл өөрт нь байхгүй юмыг авахгүй л бэлэг шигээл алт хүмүүстэй биш. Өчигдөр би мандухайг дуудуулсан чинь ирсэнгүй шүү. Хойноос ирээд хот манай. Хотон дээрээд хонь манай гихч болж байгаа шүү. Ман тухайн энэ муу ярийн үйлчлэлийг чинь мэдрээд байхгүй юу? Сайн юмд хүргэхгүй шүү. Ордноос гарч гэр бариулаа суухад над дээр ирэх нь битгий хэл. Ганц удаач би чинь ямар байна гэж асуулахгүй шүү дээ. Хүүхэд гаргаад өхөн яасан. Халахын заяа их гэж байгаа шүү. Албаар энэ өнгөнөөс хүүхд гарахгүй байгаа хохно. Муу заяатай юм. Ох ямар гой засцсан зүйлэг вэ? Just юу амарч тоосон шүү. Зүүн бараанд мөхөр өөр монголчууд бас байна. Энэ өөр монгол бүхийн зөвхөн бас байна л та. А тийм үү. Бас тусдаа өөрөө тийм. Одоо энэ өмдтэй юм шиг байгаа. Тэр нь энэ төр өөр монголчууд. Аа. Зөв. Юу энэ зодож байсан. Тийм ээ. Тэр нь цээж бичсэн байна. Энэ одоо бас аль нэг өмдтэй асуулт байна. Тийм ээ. Гарын юу байна тий? Дэвэж аваад бас өөр байгаа. Тийм ээ. Ай. Карлайн дээр шиг. Ингээ өөр дэвэж аваа ихээр баг бүжиглэж юм шиг харагдаж байна. Тийм ээ. Хоорондоо Оо ямар гоцгүй. би ядарсан юм байна гэдэг. Хаяа дүүдэн хатуурхаад түрүүний нөгөө Смилийн ярианаас болоод байгаа юм байна тий. Смилийн хоргоочгүй. Чи тэрийг эрүүл дуудаж байна. Ирчүүд ингээ хоорондоо ингээ юм ярьдгүй болох юм байна байхгүй тийм ээ. Сайн дотор ингээ дотночл сэтгэлийн яриагаа ярихгүй байсаар. Магны гоёл моёл. Энэ одоо ингээл байсгээл юм идэ будаа засаад энийгээ тэгээ ардтаа тараачдаг лсэн багт тий. Л байгаасаа билээ. Өнөөлт. Ой болдоо. Хата. Огн би агсан та. Ухаанд зарцынхаа өгөнд ороод хэлэлгүй явлаа. Өнөөлт. Өнөөлтийг хараад штэ мань та. Ганц цогч болтгой солимоор байгаа хат тийм ээ. Хатан ингээ бас хааныг дагаа явчих болохгүй юу? Болно л доо. Тэгтээ яг баймаар байвал байж иж болно штэ ингээд. Өнөөлтийг хармаар байна тийм. Тийм. Та тамхилаач. Одоо ингээ гараас нь барьсан гээд. Тэр. Дэндэж байна. Жонон жаахан хөлж өрхжээ. Манай сайн муу хоёр талын сайдууд байна. Хэцүүд Монголын нууцд авч байгаа юм шүү дээ.
ялангуяа хатан хүүхдэд Монголын нус тавьж хаанаас олчихсон юм бэ? Бээжингийн музейгээс монголчууд 90-д онд авчихсан. Оо тийм үү. Бүр монголчуудад байгаагүй Монгол нус тавьж байгаагүй. Яг их хувь нь хятадд байсан байхгүй юу? тийм ээ. Нөгөө Юан гүрний Тэр дондыг дахин танд хадгалагдаад тэр зэгтээ үлдсэн. Тэндээс Тэгээд Монголыг олон хэсэг хувааж хооронд нь тэмцэх байвал сая тэднийг Манайс 90-д жогсгоотой. 90-д он бид нар нус тавьж мавчих гэж баг. Тийм үү. 90-д он баг тийм. Юу зайхныг хүртэл мэдтгүй байсан юм шүү. Ойцлогийн үдэлчтэй эвдэрсхийн оронд тэдэнтэй найран болж өөрийнхнаар дагуулж Хатар сайн морид. Хацрагоо өгтийг булааж алт эрднийг ачиж ирдэг байсан. Тэр цаг яасан? Яд ингэж суусаар судалдаа илчирлээ. Батчихгүй юу? Тайлтаа. Байлтил та гэдэг нөгөө нэг зэнч биш үү? Хатлаггүй дээ тэр. Юу саяных ч өнөө болт шүү дээ. Үнэ бол тийм үү? Хүүрээ энэ ийм болохоор болдгоо байхгүй. Ямар боловч Яд урил будаа. Бүстав. Төмөрийг урдаас авах. Энэ ерөөс юмны төрөнд ингээд цогцоод байдаг юм байхгүй. Хичээд бас хааны төрөнд хүүхнээ авч чадаагүй. Тэр урандаа уурсаад байгаа юм шиг. Тийм л юм байна л та тий. Аваагаа алдсан доо. Би Хохиш таах юм. Манайг олж харахгүй. Бэж ахт нахгүй юу гай. Ямар боловч манай Монгол дайн дажнаар амьдэрдэг цагт Гэдэг шүү дээ. энэ өнөө болдван яагаад тантай хацлаад байгааг би гайхаж байна. Урд манд тухайн Гайх юу ах. гэдэг үнэн баг шүү. Тэр мөнө болтыг дахиад ордон руу битгий алах уу? Манай энэ бол Энэ нэг юм авгаа хүүхнийг ирүүлэр яа. тоо шанагоо. Тий. Хоошонооны. Мандухаа нэрэ хөлхөндтэй болоо юу? Хоол харахаараа дотор муухараад байдаг болсон байна лээ. Лэрсэд нөх хөөх Хүн чинь шүү. хэлэх хэрэггүй боловч За. тэр нэгдсэний хувьд өөрийгөө нь биеийг асрамжлахын үүднээс нэг үг хэлье гэж бодлоо. Эртний төгс шаштрт өгөөдөө хааны бор дарсанд хэтэрхий орсон тухай бичсэн байдаг. Намайг Арих ухаа бол. хатан химээгдэн ирснээс хойш таны саруул байхыг үздсэнгүй. Эртөө өгдийн үед энэ мэт байдлыг хөхүүлэн дэмждэггүй байсныг та өөрөө бэрхний мэднэ. Төрийн хэргийг иймэрхүү байдлаар цаашаа шийдвэл хэцүү болох босов. Эйгөө бас нүү ухаан зарж яриад байна. Тий. Одоо хүмүүс бол тий ихнэрүүд бол ингээл чиста байн гуулам болоо да. Арих чин Тий тэг чин би таны саруул байхыг үтсэн. Таны амнаа Би дээр нэгтгэсний хувьд таны биеийг ч асрамжлах үүднээс хэлж байна. Тэг ингээ иш татж байгаа ч гэсэн ингээ бүр яг түүхэн тий бодит юмнаас Хаадад юу үед тэгтгүүл байсан да энэ төр гэж юм ихэд бас жоохон нөө нэг эгог нь ингээд байж тээ. өргөн магтан юу дүүлээ магтан матчихсан. Хатан ухаан гэдэг ч одоо энэ шүү дээ. Үнэ. Үгээ хүртэл зөв сонгох хэрэгтэй байгаа байхгүй айл эрэг талаас нь тий. Тий. Эрэг хэрнээ жоо гатгалттай. Тий. Бас юм бодуулахаар үг хэлээд байна шүү дээ. Аа нөгөөч бүр баясалцсан. Торог бол зүгээр л юм хадагны хооронд явж шít те. Зарих. Саяхан архиа уугаа бойл гэж яхад чи архи өгödөх юм нэг салгасааргүй. Энэ муу юм бодрын юм байна. Наа би. намрын зэрэг орсон үедээ Тэр. ийм алжаадыг тайлж ид хавыг багтуулдаг энэ дарс зөвхөн бухаар ноёдын ширээг чимж байдаг юм шүү дээ. Окей, тэр инээд талтал авч байгаа. Архи чин боллоо. Үгүй яах вэ? Өдөр болгон хүтэж байсан ч болохоор аятайхан аршаа юм. Тэгэж ингэж яагаад эрт өгч байгаа юм байхгүй тийм ээ? Монгол ирчүүд юу хизээнээс юм байсан юм байна. Би бодохгүй. Эсмэр сайд бид хоёр Бор сая дарсан дуртай. амнаас өлзөй Заавчлаарай манайх. Бухаар газрын их стейдснаар хуучин заншлан сэргээж зөөл өрийн худалдаа арилжааг их хаан тантай хийх хүсэлтэй байдаг. Хятадуудыг сарайлдаж байснаас энэ зам хол боловч бидэнд өлзөйтэй өсөв.
хаан таны л таалал мэднэ дээ. Та хоёр аргагүй мэрэгэн сайдын ухаан зарж би тэрэлчтэй өөрөө уулзаж ярилцсамаар байна. Аль юу? Одоо Исмэлийн юу явлаа. Үг явлаа. Баруун төмнөлж муу мэдээ тэрж. Жомонгийн ураг сэтгэл байсан тухай би хаанд үүний өмнө айлтгаж байсан билээ. Тэгээд юу болов? Жон яаж вэ гэд? Намар төрийн найран дээр жомон юнгийн хатны гарыг атгахчаад илж байсныг миний царайлаг дүүтэн юм шиг гутсаж байх юм аа юм уу? Бас хааны зарилгийг хэлж илгээсэн элчийг буцах замд нь алсан байна. Юу гэнэ? Өөрөө алчаад. Жант намайг амьд байхад хатны минь Яг арх үгж байгаад те жоохон эмошнл болгож байгаад. Чияв. Сэргэлж мөрд. Жананг барьж. Албат ирэхэд адуу малын тал тавьчих. Гэгэн эзэн тогтон толгож ям. Хүрээлгэн эвдрэлцвэс хөндлөн хүний дэш болдог гэлээ. Хөндлөн хүн дээр сууж штэ тэр хөндлөн хүн идэхэд Мобол. Эцэг модыг яриад бай. Жананг барьж ирэхгүй бол та нарын толгойг авна. Заа. ёо арх уусан махлаа шийдвэр гаргаж болдгоо гэдгийг хаа мэдгүй юм хааш. Заас арай юм хурдан толгойд нь орсон байна гэж юу? Орлогоо тэнэцэн хятад ирэх юм чи. Талын хаар бол амар гусж байгаа шүү. Олхог үг хэлж төр самруулах хэрэг. Үнэн шүү. Би биш. Жомон төрийг самруулах гэж байхад Гэхдээ сая зүгээр жононг барьж авчир гэсэн чинь зүгээр замд нь алдсан. Тэ энэ бол угаасаа юм гитрүүлэн хийхдээ сайн штэ ерөөсөө шууд харваад алчи тэгээд алчи ер нь алчи гэж тэгснэ. Яас. Угаасаа өөрөө л үхчихлээ штэ. Өөрөө л үхэх гэдэг. Манай хасайдын өргөнд судар бичиг дүүрэн байдаг юм байна. Тэр ардын нараач. Гарын жонон дөрвөн ойрдын тайшнаар захирэхдаггүй. Хаан ширээг булаах гээд байна. Энэ бол хааны сүрсүл дөрөцнөөс л болж байна. Орон ямар ганган юм бэ тийм ээ. Хаангүй ерөн дарсангүнд шунаж наадам. Хаарал идэт энэ үү? Авгөрөөр цагааны өглөөхөн зөрөхгүй хэрэг гэдгийг хаан хаадаг байгаа. Тэр хааруулын хурдан хугарнаж байгаа за шинхэн байх л та бидний шиг гацсан юм идэн гэж байна. Эсэмлийг сайд болсноос. Ян ус яагаад мөхөж тогоон төмөр хаан хар хормыг Одоо яас дуртай үг гаргаж байна. Үе үеэрэн суусан уугуул нутаг орон хэм бүхнийг дэтгдэг. Гэтэл манай зарим хаад харь нутгийн алт эрдэнэ алив сайханд шунаж яваад адгаан үтсэн тэрд. Хахир хатууч гэлээ. Нутгийн өвөл. Харь газрын зунаас дулаан гэж. Нэг мэрэгэн шүлэг шилсэн байх. Гой угаад. Хахир хатууч гэсэн нутгийн уул харь газрын зунаас дулаан гэж байгаа шүү дээ. Хүмүүс дэглэм яа төрс нутагтаа л буцдаг тийм. Төрсөн их орон. Энэ жононгийн ихнэр бас аюу царайлаг хүүхэнтэй явна. Бас мингтэй. Мөнгө аяг цоолох юм. Яар болох шинж. Сайхан хүүхэн мингтэй байсан юм шүү ерөөсөө угаасаа. Бусдын ярих нь зүүн түмэнд сайн отч. Тэр хүн өвдсөн байгаа ч тэгээд ирэх. Тухай хаан хад айлтгаад сайн отч явуулахыг гойж болохгүй юу? Таны үг түмэн зөв. Би энэ тэр хэрэг заргад дарагдаж хөвөөний биеийг бодлого нэлээд цаг алдлаа. Нүгийг уудлыг итэд. Манай Жонны царайлаг байхад мандал. шүү. За уучлаарай яаш. Хааныг бас царайлд орд үдчихүү те. Тэр бичээч үү, зураач үү? Баруун түмний Жонон таныг 6 их улсын зүүн баруун түмний нутгийн сав Баян аваад энэ намрын адаг сарын шиний нэгэнд чуулган чуулах тул төвшмөл сайдуудан авч заасан газар саадгүй ирдүгэ хэмээн их хаан намайг илгэлээ. Яралтай чуулган чуулна гэж намайг дуудуулж.
Байн дайчин болох нь үү? Жоннонг явуулж агаад аллаад ардуур нь Та самрах ноёдын гэдэг хөл та. чуулганд нохойн хөл ханамдаг дуулсан уу? Мөн биз дээ Батмун хөлөө, Баян мөн хөлөө. Аав нь хол явуулсан. Батмөх штэ. Батмун хүмүүс Та тэр. дайнд явах гэж байгаа юм уу? Яасан сайхан юм бэ? Манай аав дайнд явах нэ. Та ер нь хүүгээ төмөр жунганд байлгаж бай. Юмыг яаж мэдэх вэ? Өнгө болохоор элдвийн бодол сэтгэл шаналах юм. Ана ухаантай хүн болохоор Хаах ухаанчтай. Ааха. харин би эргэж ирэхдээ нэг сайн отод залж ирье. За нэгдүгээр бүлэг ер нь бүлэг бүлгээр нь л үтх юм байна да тийм ээ. Чи тэгснээр ганцхан сувдаг байж юм байна.